Монголын мэдээ агентлаг даваа гарагийн орой мэдээгээ төлөвлөж байна. Анхаарлаа хандуулна уу. Онц болон онц хүнд гэмт хэрэгээр хоригдол эдэлж байгаа хүмүүсийг жирийн эмнэлэгт эмчлэх боломжийг бүрдүүлэх үүднээс холбогдох салбарын сайдуудын хамтарсан тушаалгарч дүрм журамд өөрчлөлт оруулсан байна. Энэ тухай хууль зүйн сайд Тэмүүжин хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Тухайн журмыг өөрчилснөөр хорих ангид ял эдэлж байгаа намрын инх баярын жирийн эмнэлэгт эмчлүүлэх боломжтой эсэх асуудлыг прокурорын байгууллага шийднэ гэсэн тайлбарыг хууль зүйн сайд өглөө. Мөн төрийн өмчит МЯД компанийг ашиглаж мөнгө угаахтай холбогдсон гэмтрийн асуудлаар хууль зүйн сайд мэдээлэл хийгээд байна. Интервал руу захилсан талбарт асуудал санаж байгаа. За хууль зүйн сайд Тэмүүжингийн тайлбарлаж байгаагаар бол онц болон онц хүнд гэмт хэрэгээр хоригдож ял эдэлж байгаа хүмүүсийг хорих байгууллагын эмнэлэгт биш бусад эмнэлэгт эмчлэх боломжийг бүрдүүлэх үүднээс хууль зүйн сайд болон эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар холбогдох журмын заалтыг хүчингүй болгосон байна. Түрүүнд нь эрүүл мэндийн сайд удвалын хувьд тухайн журмын огт өөр заалтыг дангаараа өөрчилж зөвхөн нэг хүнд зориулсан шийдвэр гаргаж хууль зөрчсөн. Тиймээс алдааг нь засч хоёр сайдын тушаал гаргасан. Ингэснээр онц болон онц хүнд гэмт хэрэгээр хорих ял эдэлж байгаа хүмүүсийг хоёрдугаар эмнэлэгт тусгай тасаг нээн эмчлэх боломжтой болсон. Тухайн тасгийг холбогдох хууль журмын дагуу тогтчулж тусгаалсан харуул хамгаалалттай байх аюулгүй байдлыг хангах бүхий л зохицуултыг хийлээ гэж хууль зүйн сайд Тэмүүжин мэдэгдээд байна. Энд зургийг би бас авчирсан. Цонхуудыг яаж торлж, дотор нь яаж ингэж хаалгууд дээр аюулгүй байдлын стандартуудыг хангуулсан бэ гэдгээр нэлээд олон ажлуудыг хийлээ. За одоо прокурор бол хоёрдугаар эмнэлэг дээр очиж үзэх ёстой. Яагаад бол Монгол улсад ял эдлүүлэх ажиллагаанд хуулийн нэрүүнээс хяналт тавих прокурор дээр байж байгаа. Прокурор ял эдлүүлэх ажиллагаа хөндөгдөөгүй байна. Аюулгүй байдал хангагдсан байна гэдэг асуудлаа шийдэх юм бол бид хоригдлуудаа шилжүүлнэ. Гэхдээ ганцхан энх хоёрыг биш. Одоо энх хоёр өөрөө энэ эмнэлэг рүү гарах ёстой юу гэдэг асуудал бол прокурор ирэх мэдлээ асуудал. Нөгөө өвчнөхийн шаардлага хангаж яах нүггүй гэдэг асуудлыг шийдэх баг. Хоёрдугаар эмнэлгийн эмчнэрийн болон эрүүл мэндийн сайдын томилсон эмчнэрээр бол их хүнд эрүүл мэндийн нөхцөл хүнд байгаа гэж үзэж байгаа. Шүүгэн шийдвэр гүйцэтгэхийн эмнэлгийнхэн бол өсгөн зарлалтай холбоотойгоор бол одоо бид нь бол хүндрэл байна. Гэхдээ бол нөгөө өвчний чагсаалтууд руу орохгүй байна гэсэн тийм дүгнэлт гарсан. Хоёр эмнэлгийн эмчнэрийн энэ зөрөөтэй дүгнэлт байгаа. Энэ зөрөөгөөр бол асуудлаа хууль номын даруй шийдэгдэх баг. Ямар ч байсан энэ эмнэлэгт очиж эмчлүүлэх урд манай хорих эмнэлэгт байгаа 20 түн байна. Тэрний эхний хоёр бол өнөөдөртөө шилжих баг. Үдээс хойш гэхэд прокурор шийдвэр гаргалаа гэвэл өнөөдөр үдээс хойш шилжнэ. За хоёрдугаар эмнэлгийн тухайн тасыг зөвхөн энх хоёрт үйлчлэхгүй бусад хоригдлуудыг ч эмчлэх адилхан үйлчлэх ёстой гэсэн тайлбарыг хууль зүйн сайд Тэмүүжин өгөөд байна. Энх хоёрыг суллах, эмнэлэгт нэвтрүүлэх шаардлага тавьсан эмэгтэйчүүдийг өсөглөнгөө зогсоохыг хүсэж байна гэдгээс хууль зүйн сайд хэллээ. Бас сүүлийн жилүүдэд Монгол улсад мөнгө угаахтай холбоотой гэмт хэргийн үйлдэлүүд нэлээд гарах болсон тул тусгаалan мөрдөх алба байгуулагдж байгааг хууль зүйн сайд мэдээлж байна. Эхний ээлжинд төрийн өмчит Монголын иргэний агаарын тээвэр компанийг ашиглаж мөнгө угаасан хэрэгээр 6 хүнийг хуулийн байгууллага саатуулж байгааг хууль зүйн сайд мэдээллээ. Цөөнгүй сая долларын мөнгө байгаа. МЯД-ыг өөрөнгө ашиггүй болгоод хийж байгаа ашигын гадагш нь мөнгө угаах байдлаар гаргаад тэрийг өөр данс руу шилжүүлж агаад тэрүүгээрээ буцаад МЯД-ыг хөвчилж авах гэж байгаа тийм оролдлого бол Монгол улсад байх бололцоо байхгүй. Хуулийн байгууллагууд ажиллаа хийж шалгаж байна. Гэмт хэрэг нотлогдвол нэлээд өндөр хариуцлага тооцох ба мөнгийг буцааж авах асуудлыг биднээс бас хөөцөлдөж байна. За мөнгө угаахтай холбогдсон өөр хэд хэдэн хэрэгээр зарим хүмүүсийг шалгаж байгаа. Одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна гэсэн тайлбарыг хууль зүйн сайд өгч байна. Ямар ч гэсэн авилгал зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх ажил шин шатанд гарсан гэж хууль зүйн сайд мэдэгдээд байна. Дараагийн мэдээ хэлж байна. Өнөөдрөөс яг 20 жилийн өмнө энэ өдөр Орос Монгол хоёр улсын хооронд найрсаг харилцаа хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулжээ. Түүхтэн өдрийг тохиолдуулан шинжлэх ухааны академи болон Оросын холбооны улсын элчин сайдын яамнаас хоёр улсын харилцааны талаар дугуй ширээний ярилцлага зохион байгууллаа. Монгол болон Оросын холбооны улсын харилцаа хамтын ажиллагааны талаар сэдвчилсэн дугуй ширээний ярилцлагуудыг урд нь хэд хэдэн удаа зохион байгуулж исэн. Энэ удаад Монгол улсын хувьд чухал сэдвүүдийн нэг болох уулуурхайн талаарх голлон ярилцлаа. Оросын Монгол дахь ашиг сонирхол юу вэ? Энэ ашиг сонирхлыг монголчууд тэр зэрэг одоо хүлээж авч байна. Оросын ашиг сонирхлыг энэ бол бидэнд ямар ач холбогдолтой юм? Монголын хувьд ухаан Монгол Оросын
хөрөнгө оруулалтын асуудал байна. Энэ хөрөнгө оруулалтыг зөвхөн ямар салбарт төлхөө оруулж байна. Тэр нь ямар үр ашигтай байна гэдэг талаар л гол нь бид ярилцж байна. В наших государствах и, естественно, в наших отношениях. Өнөөдөр бидний хувьд Монгол Орос холбооны улсын хоорондын хамтын ажиллагааны харилцааны талаар чухал зарим асуудлыг хөндөж байна. 1993 онд хийгдсэн хоёр орны найрамдлын гэрээ нь хоёр талын харилцааг шинэ төвшөнд хүргэсэн. Зах зээлийн харилцаанд тодорхой дэвшил гаргасан гэж үзэж байгаамаа. Дугуй ширээний ярилцлагууд нь нэгдсэн ойлголтод хүргэдэг ач холбогдолтойг Монгол-Оросын эрдэмтэн судлаачид онцолж байна. Эндээс гарсан нэгдмэл ойлголтууд нь хоёр улсын хамтын ажиллагааны дараагийн шатны хэрэгжилтэнд өндөр ач холбогдолтой болно гэдэгт ч тэд найдаж байна. Одоо орон нутгаас бэлтгэсэн мэдээлэл хүргэе. Аранхангай аймагт хөгжлийн бэрхшээлтэй байн хэвтэрд байж бусдаар асруулдаг иргэдийн асран халамжлагчид төрөөс олгодог 48 мянган төгрөгийг өгдөггүй. Тэгсэн хэрнээ халамжийн мөнгө нутаг оронд нь хавтгаарсан байдлаар олгогдож, нийгмийн халамж үйлчилгээ яг зорилттой бүлэгтээ очихгүй байгаад олон нийт сэтгэл дундуур байна. Энэ бол нэг аймгийн жишээ. Өөр олон газар халамж хавтгаарлаа гэх муу нэрийн дор хэдэн хүн хохирч байгааг хэлэхэд хэцүү. Халамж буруу хүнд очсныг гинэд мэдсэн аймгийнхан он гарангуут байдал шууд дээрд нэгсэн тайлбар өглөө. Энэ бол тэгэхээр энэ сумуудын амжиргаа дэмжих зөвлөл хоролдоод за одоо бас халамжийн тогтолцоо хавтгааруулах утгаар нь за чамд одоо зөвөр өнөөдөр юу өглөө хөгжлийн бэрхшээлтэй хүн учраас саргичсан тэтгэмжийг өглөө. Асаргааны мөнгийг энэ нэг ахуйд насанд өгчий гэдэг утгаар одоо ингэж одоо халамжийг хэд хавтгааруулж ирсэн тодорхой хэмжээний зорилт бүлэгтээ хүрдгүү тийм асуудал одоо байсан. За энэ асуудал бол одоо үндсэндээ 12 оны сүүлчээс эхлээд одоо дасан зогсоо үзэж байгаа. Халамж авах ёстой зорилттой бүлгээ нарийн сайн гаргах судалгаа бидэнд хэрэгтэй байгааг орон нутгийн энэ жишээ харуулж байна. Бага олдгүй төрийн халамжид найдалгүй Аранхангай аймгийн хэрэгэнцэлтэй иргэдийн холбоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хувийн бизнесээ болохын төлөө нэгджээ. Тэдний хийсэн бүтээлний нь гэхдээ тэдэнд дэмжлэг бараг байдаггүй болохоор зах зээлд үйлдвэрлэлээ өргөтгөж чадахгүй байна. Орон нутгаас өөр тийм санхүүгийн дэмжлэг авч байгаагүй. Тэгэд боломж олон байгаа л бах. Тэгэд бид нар зарим нэгэн мэдээлэлээс хоцордог. Тэгээд зарим нэгэн мэдээлэлд орсон ч гэсэн нөгөө төсөл хөтөлбөр шалгаруулалт одоо тийм юунд бас тэнцэхгүй тохиолдол тий. Ер нь бол одоо хөгжлийн бэрхшээлээр иргэдийг илүү дэмжихийн тулд тэдундаа орон нутгах юу хийгээсэй гэж өөрөө хүсдэг залууны хувьд. Ерөнхийдөө одоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хувьд хамгийн гол нь ажлын байр чухал. Төрөөс ч гэсэн дэмжлэг туслалцаа гэж ер нь байдаггүй шүү дээ. Хамгийн гол нь бидэрт одоо дэмжлэг туслаад ажлын байр байдаг бол бас гол зүйл юм. Би бол одоо 86 оноос хойш ойлоор үйлдэл ажиллагаа явуулж одоо 96 оноос хойш бол одоо би төрөөсний юугаар байранд ажилтдаг. Тэрэгэнтэй иргэдмэр хийж болж бас гэвтэрт байгаа хүмүүс нь гэвтэр дэмжлэг хоёр гараараа бас орондоо бас нөгөө гар урлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр хүмүүс минь нийгэмд гарч чадахгүй, гэртээ нэг юм хийж байгаа юм хүмүүс минь мэдэхгүй. Тийм учраас эдгээр хүмүүсийн үйл ажиллагаа сурталчилгын эрхэнд ийм өсөлтөө худалдаанд аягүй бас давуу бас оруулахыг бас эренэлж байна. Манай олоо байгууллагад дөнгөж жил гарсан болж байгаа байхгүй тийм. Тэгээ одоогийн байдлаар бол нэг тэрэгэнцтэй эмэгтэй хүн сүнсний ногооны бүлэг байгуулж нийгмийн халамжийн газраас болохоор 3 сая төгрөгийн төсөл хөтөлбөр авсан байгаа. Эсгийн бүлэг маань болохоор яамнаас 10 сая төгрөгийн авсан байгаа. Тэгээд цаашд бас одоо төсөл хөтөлбөрт хүрч чадахгүй байгаа нийгэмд үйл ажиллагаагаа таниулж чадахгүй байгаа хүмүүсийн үйл ажиллагааг таниулж төсөл хөтөлбөр жуулчиж тэр үйл ажиллагааг хийж ажиллана да. За өнгөрсөн жил Тус аймагт олон нийтийн оролцоотой иргэн төлөгдөхгүй халамжийн зээл тусламжид 58.4 сая төгрөг зарцуулжээ. Харин 2013 онд энэ мөнгө нэмэгдэж 66 сая төгрөг болсон байна. Хөрөнгө мөнгө нэмэгдэх нь сайн хэрэгч хүрэх ёстой иргэндээ зөв онож тэдэнд дэмжлэг болж чадвал үнц нь өсөх магадлал өндөр юм а. Шинээр томилогдсон засаг дарганараас иргэдийн хамгийн их хүсэн хүлээж байгаа зүйл бол яг өөрсдийн амьдрал хэрэгтэй. Мөн нутаг орныг хөгжүүлэх зүйл төсвийн мөнгийг зарцуулахыг хүсэж байгаа. Үүнийг иргэдийн оролцоотой төсвийн менежмент гэж нэрлэн тендер шалгаруулалт болон төсвийн мөнгөөр хийгдэж байгаа аливаа ажил бас санхүүжилт олон нийтийн өмнө ил тод байх зарчмыг баримталж ажиллахыг засаг дарганарт үүрэг болгосон. Харин хөдөөд байдал ямар байгааг бид энэ удаад сурвалжлаа. Хэн нэгэн даргын шийдвэр гагцхүү үнэн гэж олон нийт дагдаг биш, харин олон нийтийн хүсэл сонирхлыг дагаж дарга шийдвэрээ гаргадаг байхыг шууд ардчлал гэж өнөөдөр харж байна.
Аймгийн одоо орон нутгийн нэг онцлог бол ялангуяа энэ төмөр зам нисэх одоо онгоцны буудал болон энэ одоо зам маршрутууд чинээр одоо байгуулсан учраас ажлын байр янз бүрийн бүлэглээд одоо бий болохын зайхан боломжууд өгч байна. За мөн одоо жижиг дунд өмнө төрлөлийг одоо дэмжих ялангуяа одоо энэ 4 жилд бол ерөөсөө 6,000 ажлын байрыг шинээр одоо бий болохоор төлөвлөж байгаа. Ингэснээр бол одоо тэр нас амьдралаас дэвшлэх. Төв аймгийнхаа хөгжлийн бодлогоо иргэдээс асуух иргэний танхимтай болно. Мөн санал хүсэлт авах хутас ажиллуулах гэж байгаад албаны хүн хэлсэн. Энэ аймагт ажлын байр нэмэгдэх гарц боломж харагдаж байгаа. За Төв аймгийн зарим сувдад өнөөдрийн байдлаар өвлжилт хүндэрсэн байна. Бүрэн Дэлгэр хаан Эрдэнэ санд сумдад цасны зузаан ихтэй. За хүндэрсэн сумдад орон нутгаас ажлын хэсэг гарч ажиллахаар болсон байна. Манай хөтөлбөрийг сонгон үзэж байгаад баярлалаа. 20 хоногийн дараа тийм ялгуулсан хэмээх усан могоо жил гарах гэж байна. Шинэ гарч байгаа усан могоо жилийн хувьд Нялхас доодост ээлтэй, дунд төвшний албан тушаалтан болон залууст хатуухан, өндөр суудалтнаа ширүүн жил болно гэж зурхайд гуйжээ. Энэ жилийн цагаан сарын шинэ нэгэн нь аргын тооллоор 2013 оны 2 дугаар сарын 11-ний шар бич өдөр тохиож байгаа. Жил бүр Монгол зурхаан зурлагаар тухайн жилийнхээ өнгийг шинжидгээ. Тэгвэл шинээр гарч буй тийм ялгуулсан хэмээх усан могоо жил нь халуун ихтэй, үр жимс тариа ногоо ариунтай байх төлөвтэй гарсан байна. Улирлын ихээр бол хорд тунц ариунтай. Тэгээд намрын сардаа бол одоо үр жимс тариа ногоо бол ариунтай. За тэгээ удирлынхаа дундуур бол одоо хор бороо бол бас дунд зэрэг байх одоо ийм төлөв бол харагдаж байгаа. Монголын бурхан шашинтны төв гандан тэгшлэн хийдийн хувьд энэ сарын 27-ны өдрөөс эхлэн жил бүрийн уламжлалт буйны хурлуудаа хурж эхлэх юм байна. Тухайлбал 27, 28, 29-ний өдрүүдэд хүрээний 10 их сахиусаа дэлгэж тахина. Харин шинийн 1-ээс шинийн 15-ны хооронд цагаан сарын их ёроолөө хурна гэж байна. Жилийн заслыг бол ерөнхийдөө манай улсууд бол ингээд шинийн 1-ээс 15-ны хооронд заавал багтаах гэж тийм ээ. Цөмөрөө ингэж бол хичээдэг тийм ээ. За энэ маань бас яг хөө тэр шинийн 1-ээс 15-ны хооронд бол тэр бурхан багшийн рэд товилгааны нэг үзүүлсэн юм дүүчин өдрүүд бол их цагууд бол тохиодог тийм ээ. Тийм болохоор хүний хийсэн буян олон тоогоор харивждаг гэдэг утгаараа бол бас хэрэгтэй юм тийм ээ. Гэхдээ ер нь бол жилийн заслыг бол заавал 15-ны дотор багтаана гэж ингээд тэр ном сударт бол заагаагүй. Ягаад гэхээр тухайн хүн бол тэр жилийн эхний үйлрэл тийм ээ. Эхний 3 сар дотор багтаагаад жилийнхаа заслыг хийж болно гэж. Монголчуудын хувьд цагаан сар нь өвлийг өнтэй давж дэлгэр цагтаа золгосны хаврын баяраа. Энэ өдрөөс эхлэн өдөр устдаж цаг тавиран өөр орж эхэлдэг. За ийхүү цаг уртцтын адил хүн занч мөн сэтгэл юугаан ариусгаж ахмад наснуудаа хүндэтгэлтэй хандах бэлэгдлийн баяр гэдгийг хэлж байлаа. Орой мэдээллийн хөтөлбөрөө олон улсын үйл амьдралын мэдээгээр үргэлжлүүлж байна. Туркийн газар нутгийг онцгойлон хамгаалах хүрээнд Нямгарагт тус улсын өмнөд хэсэгт Германы батлан хамгаалахын төлөөлөгчид очлоо. Туркийн өмнөд хилийн аюулгүй байдлыг хамгаалах хүрээнд НАТО Patriot 3 Пужийн эсэргүүцэх системийг байршуулахаар төлөвлөд байгаа юм. Герман улсын 240 цэрэг эрс энэ ажиллагаанд оролцохоор Инхүү Адана хотын Инкерлих агаарын хүчний төвд очиод байгаа юм. Туркийн өмнөд хилийн орчинд байгуулагдсан агаарын хүчний төвд Америкийн нэгдсэн улс болон Герман, Нидерланд зэрэг орны цэргийн хүчнийг илгээхээр болсон юм. Ингэснээр 3 улсын хамтарсан 1000 гаруй цэрэг эрс Сирийн талаас үзүүлэх хилийн болзошгүй дайралт таллагаас хамгаалах болж байна. Тухайлбал тэдгээр цэргийн албан хаагчид тактикийн алсын тусгалтай буужинг тус улсын эсрэг хөөр өсөн нөхцөлд Patriot 3 системийн тусламжтайгаар устгах аюулгүй болох ажиллагаанд оролцох юм. Туркийн өмнөд бүс нутагт нийтдээ ийм 6 систем байршуулахар болоод байгаа юм. Даваагарагт Герман улсын засгийн газар, газар ангарлалын пуужийн эсэргүүцэх системийн цэнэглэгч болон цэргийн эхний ээлжээ Инхүү Туркид аваачаад байна. Израилийн парламент буюу Кнессетийн сонгуульд өгөж байгаа энэ үед 1,500,000 гаруй сонгогчдын идэвх нэлээд суул байгаа гэсэн мэдээлэл ирж байна.
Албан ёсны статистик мэдээллээс үзэхэд тус улсын хойд болон төвийн бүс нутагт амьдарч байгаа иргэдийн 20 орчим хувийг израильчууд болон арабчууд эзэлж байгаа. Тэдгээр иргэд нь Израилийн хууль тогтоох байгууллагын сонгуульд энэ жилээс эхлэн албан ёсоор оролцох хэрэгтэй болсон юм. Гэхдээ хүн амын цөөнх болсон арабчууд улс төрийн амьдралд төдийлөн оролцоод байдгүй. Эмнэлгийн үйлчилгээ, боловсрол, орон нутгийн засаг захиргааны нэгжийн үйлчилгээ, үндэс угсаагаар ялгуурлан гадуурхаж байгаа зэрэгээс шалтгаалan бусад бүс нутагтай харьцуулахад харьцангуй доогуур гэсэн үднээс хойрон ханддаг байна. Эвслийн засгийн газартч арабчуудын улс төрийн хүчнийг оруулдаггүй зэрэг шалтгаанаар шийдвэр гаргах шатанд тэдний дуу хоолой төдийлөн нөлөөлдөггүй. Тэд ч энэ байдалд дасан зохицсон гэж хэлж болохоор байгаа юм. Иймээс Израилийн арабчуудын санал энэ удаагийн сонгуульд төдийлөн нөлөөлөхгүй болов гэсэн таамгийг дэвшүүлээд байна. Энэ сарын 22-нд буюу маргааш Израиль улсад хууль тогтоох дэд байгууллагын сонгуул болохтой холбогдуулан тус улсын цэргийн хүчнийхэн ням гарагт саналаа өгсөн байна. Цэргийнхний өдөр тутмын төлөвлөгөөт үйл ажиллагааг тасалдуулахгүй байх үүднээс ням гарагт Тель Авив хотноо орших Батлан хамгааллын яамд байрлуулсан санал хураацагт саналыг инхүү авсан байна. Гэхдээ тус улсын иргэдийн дунд явуулсан судалгаагаар өнөөгийн эрх барих намынхан нийт сонгогчдын 15% саналыг алдах магадлал ажиглаж байгаа учраас цэргийн хүчнийхний саналыг авахын тулд ийм ажиллагаа зохион байгуулсан гэж хардах иргэдийн тоо нэмэгдсээр байна. Энэ удаагийн сонгуулиар одоогийн эрх баригч Ликуд нам Гурван улсын нутаг дэвсгэрийг хамарсан баривч мөрдөх ажиллагаа нийт 6 сарын турш үргэлжилсэн байна. Тус улсын төрийн тэргүүн Хуан Мануэль Сантос өнгөрсөн жил тэднийг баривчилсан этгээдэд 200 сая песо буюу 113 мянган Америк долларын шан харамж өгөхөөр амлаж байсан удаатай билээ.
Бид даваа гарагийн орой мэдээллийн хөтөлбөрөөрөө эх орон болон дэлхийд бахинд болсон үйлдэлээс үзүүллээ. Бидэнтэй хамт байсанд баярлалаа. Манай цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрийг та бүхэн 20 цагаас хүлээн авч үзээрэй.